За тэгээд хөл бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээн болж гин. Хөл бөмбөгийн дуртай хүмүүс нь Blue Lock-ийг үзээг явж байгаа юм биш үсттэй. Тэгвэл сайхан товчлоод эхний хөлөөлөл нь яриад өгөхөөр шийдлээ. Мөрөөдөл. Хүн бүрт өөрийн гэсэн мөрөөдөл байдаг билээ. Харин манай гол дүр болох Исаги явал өөрийн багаас ч үдж ирсэн нөө гэх хөл бөмбөгчин шиг болж Японы төлөөлөл болсон хөл бөмбөгийн багт дэлхийд өрсөлдөх хэмжээний товтлогч болоод World Cup ялахыг хүсдэг. Энэ тэмцээн дээр хожижвол мужаасаа гараад улсдаа өрсөлдөх боломжтой болно. Гэтэл эцсийн мөчөд хаалганы өмнө ирсэн Исагигийн нүдэнд багийнх нь хүн сул харагдаад дээрэс нь огшин. Санжав, нэг нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэхэд манай хүн багийн тоглолт гэж удаад шууд багийнхаа өнрөөгөө өшгөлтөл. Нөгөөх нь хашлах цохоод оноогоо алдчихдیں۔ Ууг нь 1-0 байж байгаад 1-1 болгож тэнцвүүлээд үтчих гэсэн байхгүй. Айлынхан давчлагч бөмбөгийг аваад гол оруулж Исагигийн баг 2-0-оор ялагдлаа. Исаги харихтаа хэрвээ тэр үед дамжуулах ш өөрөө өшгөлцсөн бол хожих байсан гэж боддог. Мөрөөдөл чигээр үлдсэнд Исаги үнэн голосоо харамсна. Гэртээ эртэл Японы хөл бөмбөгийн холбооноос урилга ирсэн байлаа. Сонгогдсондоо гайхаад маргааш нь яваад очтол өрсөлдөгч багийнхан давтлагч бас өргөцсөн байжээ. Тэгээд чамтай хамт тоглосон бол над тест гой пасахгүйсэн бах та. Чи хөл бөмбөгийн IQ өндөр юм билээ штт гэж магтаал. Бас магтаач ч юм уу те. За амиртайч зааланд эртэл дүүрэн хүнтэй дандаа нэртэй потенциалтай хөвгтөө цуглчиж гэтэл урд нь мангар эготойгоор гараад ирвэ. Нэр нь хүртэл эго. Японы нэрийг дэлхийд гаргахын тулд World Cup-т ялах баг бэлтгэхийн тулд өргөцсөн багш. Түүний зорилго бол дэлхийн номер 1 давтлагч бий болгох. Исагигийн ирсэн газар бол Blue Lock гэх газар. Энд ирсэн бүх хүүхдүүд одооноос энэ амьдарч бэлтгэл хийж эгоогоор дасгалжуулж үлдсэн бүх 299-ийн хүүхдийг ялвал дэлхийн хамгийн лот номер 1 давтлагч болох нэ. Гэтэл нөгөө Исагиг ялдаг давтлагч нь наа чи шал утгагүй юм. Хамт тоглож ирсэн чухал багийнхан маань яах болж гин. Ийм утгагүй юмд багийнхныгаа хаяад оролцож чадахгүй гэсэн чинь л эго царай гаргаснаа. Тэгвэл lock off гэлэглөө. Энэ харь гэж байгаа. Ер нь бол Blue Lock-т ялагдтал юм бол Японы шигшээ баг тоглох ямар ч боломжгүй болно. Тэгэхээр ер нь карьерг болно л гэсэн үг. Lock off гэх юм бол тэгээд дуусаа. Япончууд уг нь байрал үр дээрээ шилдэг тоглогчтой эдийч гол эготой тоглогч нь байдаггүй. Сэтгэлгээ нь угаасаа юун нэгдлийг эрхэмлдэг, бүлэг багийг чухал гэж үздэг учраас хувийн ашиг сонирхол эго гэдэг зүйл анханасаа л дутагдж ирсэн. Тэгээ нөгөөг чинь үргэлжлүүлж ямар ч өөрийн гэсэн эгогүй багийнхан гэдэг тэр нөхдөө зүгээр lock off хөл бөмбөгөөл өршөлтөгчөөс хэн нэлээ оноо авсан хожино. Алдартай одуудыг л харалтаа. Ноо, Пеле, эдгээр зүгээр л би л хамгийн лагна гэдэг хүмүүс. Япончууд ийм эго байдаг болохоор хизээш дэлхийд ялцдаггүй. Бодоод үзтээ. Дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнд чи бөмбөг авчлаа. Хажуу чинь багийн чинь хүн. Багийнхаа өнрөөгөө дамжуулал гол авах нь бат. Гэхдээ тийм нөхцөлд ямар ч эргэлзээгүй өөрөө гол оруулах бүрэн итгэлтэй. Тийм л эгоистод урагшаа алах гээл. Өстө 300 хүний хамаг эгог нь хөдөлгөөд бүгд орлоо. За тэгээд ийшээ ороод бөөн алаан, амиа, карьераа дэнжин тавьсан өрсөлдөө эхлэхээс өмнө тэнд болох бүх мэдрэмж өрсөлдөөнийг тоглолтуудыг өөрийн биеэр тултлан мэдрэхийг хүсвэл анимашны аним багцаас Blue Lock анимын 1-2 дахь бүлгийг монгол хадмал эсвэл монгол хэлээр үзээрэй. Уг бол аним руу гарыг. Ингээд шилдэг давтлагч болох аялал 299 Z гэсэн тооноос эхэллээ. Өрөөндөө ортол өөр хүмүүс нэг гар бүр унтчихийдэг үстэй. Энд байгаа хүмүүс нь хамт амьдрах бас нэг баг болох хүмүүс. Z гэдэг нь багийнхан нэр. За нэр ч юм уу да. Харин хувцсан дахь тоон ур чадвараар нь тогтоосон төвшин Исаги бүр доороосоо хойш тавьчихдаг нас. Хэрвээ бэлтгэлээ сайн хийгээд тэмцээнд амжилт гаргавал энэ тоон өрсөлдөж болно. Тэгээд эхний 5 тарсан тоглогч 6 сарын дараа олох U20 буюу 20-с доош насны World Cup-д оролцох хэрэгтэй болох нэ. Харин түрүүн хэлсэнчлэн Blue Lock-т ялагдаад бол дахиж хизээч улсаа төлөөлөн тэмцээнд оролцох боломжгүй болно. Нэг үгээр карьер нь дууснаа гэсэн үг. Одоо болохоор эгог нь шалгах тест. Чөтгөрдөж тоглоод бөмбөгөөр нэг онж хоногдсон чөтгөр болно. 136 секунд дуусахад хамгийн сүүлд бөмбөгтэй үлдсэн шууд lock off. Тэгэл шууд хамгийн суг гэдгээр нь 300 дугаартай халзангаас эхэлнэ. Халзан Исагиг онлж иснаа замд нь нөгөө унтаахан унтчихыг хараад бөмбөгөөр ондох гэтэл нүүрэн донд нь хосчдیں۔ Энэ үед шар үстэй нөхөр ирээд бохир тоглолтод дургу шудраг үз гэсэн чинь мэ. Энэ шудраг гарыг Кунигамиг нь халзан унагч жагаад Исагиг ончин. Тэгээд Исаги өөрөөс нь сух халзан онлигээд хөөжидл унтаахаа Кунигамиг онлгээд норон дээр нь гарцсан байж идэв. Тэгсэн Кунигамиг унтаагааг халзан руу шидээд халзангийн шагаан малтарчин. Исаги харснаа гинт. Ер нь хамгийн лагийн ялт хүн бол хизээч хоригдтон гарч чадахгүй. Гээл шууд нөгөө ялгцсан багийн довтлогч онлоод ирлээ. Унтаагаас төрөл нэгтэн бололтой. Бөмбөгийг бүр булааж авсан нөгөө довтлогчийн онлж сүүлчийн 5 секунд үлдэхэд унтаагаа Исаги руу дамжуулж Исаги довтлогчийг нүүрэн дунд нь намхус чархлаа. Ялал гэдэг хэн нэгний мөрөөдлийг няцалж хэн нэгний харамсах дуу хоолой царай харсан цагт л бий болдог зүйл. Ингээд Исагийн ялдаг багийн довтлогч lock off боллоо. Тэгснээ ялагдаад энэ шал утгагүй юм. Иймхэн тоглоомноос болоод би хөл бөмбөгийнхаа карьерийг алдчих чадахгүй. Гэтэл эго дэлгэцэн дээр гарч ирээд энэ талбай хөл бөмбөгийн үндсэн талбай хэмжээ. Энэ дотор гол хийж талбайгаа ашиглаж чадахгүй довтлогч хэрэггүй.
Энэ зүгээр шинэ чөтгөрдөх тоглоом биш. Зүгтж байгаа тал нь байрлал, орон зайгаа мэдрэх тактик хэрэгтэй. Харин хөөж байгаа тал нь бөмбөгөө хэрхэн контролдох, онох, өшөглөх чадвар шаардна. Нэг хүний тэмцээний турш бөмбөгтэй харьцах хугацаа бол 136 секунд. Гэхдээ сүүлийн 10 секундэд юу хийж чадах юм бэ гэхэд эго. Чи бөмбөг ноногдоход 1 секунд үлдсэн байсан. Хөдөлж чадахгүй халзан онсон бол үлтгэл байсан. Гэхдээ чи энэ боломжийг өөрөө алдаа эзтэй. Тэмцээн дээр чи юм шалтак хилээ зогсож их бай. Исаги бол унтаахаа нар шиг өөрөөсөө илүү ялаа гэсэн бодолтой хүмүүс л миний хайгаад байгаа жинхэнэ давтлагч. Ялалт ялагдлын ертөнцийн бодит байдал бол ийм. Догтлсон бидтэй. Амьд үлдлээ. Үлдэж чадлаа гэд ам тавьсан тэр нэг мэдрэмжийг мэдэрсэн бидтэй. Энд чинь л ялалт. Үүнийг наад тархинда код л гээл. За ингээд үлдсэн 11 гишүүн хамт амьдарч нэгээг болон өрсөлдөх болноо. Үүрээр Исаги унтчих цаг байхгүйгээд бэлтгэл хийхээр явж байгаа дунтаахаатай таарч хамт бэлтгэл хийхээр боллоо. Энэ үед Исаги өчтөр ягаад өөртөө дамжуулсан асуудал. Чи яг л өшгөлн гэсэн царай гаргаж исэн. Бас миний дотор нэг эвгүй нөхөр идэг. Тэр эвгүй нөхөр намайг хөл бөмбөг тоглох үед гол хий, оноо ав гэж хэлдэг. Харин өчтөр тэр нөхөр Исаги рүү дамжуул гэж хэлсэн. Гиндэ. Учир нь Исагигийн дотор ч бас нэг эвгүй нөхөр байгаа гинэ. Унтаахаа дандаа өөрийн дотор эдэг эвгүй нөхрийн дуу хоолойг сонсож тоглодог. Исаги энийг сонсоод өчтөр нөгөө хасагддаг довтлогч руу өшгөлсөн Исаги өөрөө бишээсэн гэтгээ тухайн үедээ мэдчихсэн заяо. Тэгэд өөрийнх нь дотор байгаа тэр эвгүй нөхөр яг юу болохыг ирж хайхаар болноо. Ингээд бэлтгэлээ ижидэл тоонд нь шинжилэлд орж дахин шин дараалал нь тогтогдлоо. Исаги 274 болчих. Нийт 25 баг 5-5-аараа нэг барилгад. Анх 300 хүн байсан да. Тэгээд эхний өдрөө нэг хүн хассан гэдэг нь нийтдээ 275 хүн үлдсэн гэсэн үг. Баг нь хамгийн лаг нь ABCD гээд явахаар манай Z багийнхаа хамгийн суг нь болж шаарлаа. Хоол нүртэл төвшнэр нь тодорхойлогддог. Сайхан амьдрмаар байвал дээд багийнхныгаа ялаад төвшин ахихад л болоо. Энэ үеэр Blue Lock төслийн талаар хүмүүс үнэхээр Blue Lock төсөл амжилттай болох уу? Үүний төлөө 299 хүн хөл бөмбөгийн карьераа золиослох шаардлагатай юу гэд асууж идэг. Техникийн дулаан өст менежер нь босч ирээд "Тийм, Японд ийм дөрвтойхон төсөл хэрэгжүүлэхгүй бол хизээч хэрглэж гарахгүй" гээл тэгж байна. Энийг нэг дэлхийн шилдэг хөл бөмбөгийн шигшээн тоглодог байсан мэргэжлийн хагас хамгаалагч Сай гэд хүүхэд сонсож байна. Уг нь Японд ирэхэд нь Японы шигшээн тоглохыг өрсөн ч Сай. Ийм суу улсад тоглосноос зүгээр сурагч хийгээд явсан дээр гэд амар муулнаа. Тэгсэн саяны улаан өст менежерийн спичийг сонсоод Япон баг багаар өөрчлөгдөж байгааг ойлгож айгүй л өөрийнх нь дамжуулалтыг авч чадах давтлагч төрж магадгүй гэж бодоод Японд үлдэхэр болдог. Харин Blue Lock 1-р селекшнийг давах анхны тэмцээн эхэллээ. Нэг барилгад байгаа 5 баг хоорондоо үзэж шилдэх 2 баг нь үлдээд үлдсэн 3 нь локоф болно. Манай багийнхан хэн ямар үүрэгтэй тоглох уу гэд ярилцж итлээгөө. Хөл бөмбөг бол аль нь илүү оноогс нь хожино. Хөл бөмбөг анханасаа бүгд л товчлогч байхаар эхэлсэн. Та нар яриад байгаа тэр үүрэг март бүгдийн шинээр эхлүүл гэдэг. Гэхдээ бас ялагдсан 3 багаас хамгийн өндөр оноо авсан 3 хүн үлдэх боломжтой. Хэрвээ нэг багт өндөр оноотой адилхан хүмүүс байвал алдааны оноо хамгийн багтаа гаранд дүгнэж авч үлдэх нэ. За мэдээж бүгдээр ямар ярилтаа яаж тавлахаа мэдгүй учраас хуруудад яснаас нь эхлээд юу хийх гэдгийг хэлээд явахаар болж хамгийн түрүүнд Исаги ялаад форвард буюу төвийн давтлагч хийхээр боллоо. Ингээд Z болон X багийн эхний раунд эхэллээ. Исаги бөмбөг аваад хэрхэн тавлахаа бодж идэл энэ хөрөөшиг шүттэй Райчи гэд нөхөр булаагаад аваа явчдیں۔ Хин олон оноо авсан нь ялна. Баг маг хамаагүй гэлтгсэн Кунигами мэдчих шивдээ Райчи би ч бас шударгаар ганцаараа үзнэ гэд баг дотор хоорондоо алцаад хэллээ. Тэгжих хооронд айлынх нь бөмбөг аваад айлынхан бас яг адилхан нэгнээсээ бөмбөгөө булаагаад эхэлдэг. Юм хөл бөмбөг жинхэнэ алаан болж байгаа юм чинь. Гэтэл тэр дундаас 18-тай Баро гэх гар цөмөлж орж ирээд бөмбөг авч Исагиг дараа нь багийнхаа 2 үнийг зэрэг ураад гол хийждэг. Бас л мангар эготойгоор талбай дээр бол би хаан гээл. Барогийн тоглолтыг хараад Исагигийн ялах итгэл найдвар багаар норно. Ингээд унтаахаатай дамжуулж товтлыг гэсэн боловч халдсан дундуур нь орж аваад яж яхад нь айлын хүн даалтаад Исагигийн баг ямар ч төлөвлөгөөгүй ямар ч тактикгүй тоглоод байна. Гэтэл айлын Баро 1 оноо хийснээс болоод айлын баг багаар нэгдэж нэг мэтгэд 4 оноо авчээ. Бүгд давтлагч гэж дотроо оддог хөл бөмбөгийг өртөө багийнх нь ганцхан хүн гол оруулахад түүнээс ялах зам нэгдэж баг бүхэлдэж эхэлнэ. Игогийн яриад исэн хөл бөмбөгийг тгээс нь эхлүүл гэдэг нь энэ үжээ. Үүнийг ойлгосон Исаги энэ раундад бүрэн ялагдал хүлээлээ. Гэхдээ цаг арай дуусаагүй. Сүүлчийн 5 минутанд ядаж ганцхан гол хийвэл дараагийн раунд өршлөгдөж магад. Исаги унтаахаа 2 нийлж 1 оноо авахар тавтлалаа. Яг л гол хийх боломжит газарт Исаги ирж унтаахаа паслана. Исаги айлын хаалганы өмнө ирэхэд Барогийн тал урд нь гарч ирдэг. Паслах уу? Эсвэл өөрөө цохих уу? Яг энэ үед Исаги ягаад ч юм өөрөө ирэхгүй Кунигамиро паслж манай баг 1 оноо авлаа. Хэдийн 1 оноо авсан ч гэсэн эхний раунд дээрээ ялагдсан. Дараагийн раунд дээрээс ялагдвал ер нь бол бараг л хасагданаа л гэсэн үг. Ингээд яаж ялахаа ярилцахаар боллоо. Одоогоор чухал байгаа зүйл нь хүн төс бүрийн чадвар. Тиймээс гişмөр өөрсдийн сайн чадах скилээ хэлнэ. Райчи бол оновчтой өчлөгтөө сайн. Энэ цагаан өстөх биеийн чадал. Халдсных хязгаарч бууж өгөхгүй гэх хүсэл зэрэг. Кунигами солгой, унтаагаа хуралд хийхтэй сайн, урт өст өндөр өсөрдөг. Тэгээд бусд нь хурдангүйдэг, ерөнхий тоглолт сайтайгээд харин Исаги өөрийнхөө чадварыг мэддэгвэ. Хамгийн сүүлд улаан өстөөс асуухад хэлмээргүй байх гэдэг. Энэ улаан өстийг чи гэрийг гин.
Эрен Исагийн хоолоо идэвчидэл Кунигами ирээд дамжуулсанд нь баярснаа хэлээд хамт хоол идэхэр боллоо. Тэгээд Исагигаас хажууд нь сул Райчиг үж яхад ягаад хүнтэй явж исэн өөрлөнд дамжуулсан асуудал мэдгүй өөрөө ирэхгүй л чам дамжуулсан. Ягаад чин чам руу дамжуулах гол хийх юм шиг санагдаад гэхэд Кунигами чиний чадвар чинь наа чи юм шүү. Талбайгаа уншиж цагаа тос үед яхаа мэддэг чадвар гин. Өнөөдөр Z баг Y багтай үзнэ. Энэ Y баг бас V багт бүр 8-0-оор хувсалцсан. Бас л карьерын дээсэн дөрөөн дээр байгаа баг. Энэ тэмцээн эхэлж айлынхан нэлээд хамгаалт сайтай тоглодог. Гэтэл 9 дугаартаагаар бараг тоглохгүй байжсэн. Гинтийн 7 номерын нүдгүй гарт бөмбөг ирэхэд шууд л дамжуул гэсэн шиг гүйж ирээд гол оруулчихна. Энэ 7 номерыг Нико гин. Исагийн айлын төлөвлөгөө гадарлаж 9 номерыг хаангаа довтлохоор боллоо. Бөмбөг Исаги дээр ирж цагаан өс рүү дамжуултал жоохон хол өшгөлжин. Гэхдээ цагаан өст би бэлдэр 8 юм болохоор өсөрч ирээд нүрээрээ цогтөл орсонгүй. Уугийн энэ төлөвлөгөөг дахиад оновчтой байвал гол хийх боломжтой байгаа. Гэхдээ Исагид нэг л зүйл биш юм шиг санагданаа. Яагаад гэвэл саний төлөвлөгөөр явж байгаад бөмбөгөө айлд алдвал шууд л гол алдна. Харин тэр бөмбөгийг хамгийн оновчтой дамжуулдаг нь Нико. Исаги шууд Нико дээр очиж болонгоос гаргасан бөмбөгийг аваад цагаан өсtöд дамжуулдаг. Цагаан өст бие ашиглаж яг гарах чийсэн бөмбөгийг өшгөлж манай баг ихний оноогоо авлаа. Гэтэл айлынхаа оноо тэнцвхүүд хэрэгжүүлэх нуус тактиктай байжээ. Айлын баг бөмбөг авсан үед сүүлчийн 1 минутанд бүгд нэгэн зэрэг тавтлана. Исагигийн баг тоглохондоо хэд их хүмүүс байршуулснаас болоод айлын багийн тактикийг улам хүчтэй болгочдөг. Яг сүүлчийн мөчөд Нико бөмбөг аван хаалганы өмнө ирэхэд хажууд нь 9 номер нь байж таарад гол алдах нь бат боллоо. Гэтэл энэ бүхнийг уншсан гэлтэй Исаги 9 номероос бөмбөг булааж батны гол хийвэл 9 номер руу дамжуулна гээл тэгдэв. Энэ Нико манай Исагитай адилхан чадвартай л дээ. Тэгэл Исаги өөрөө яах вэсэн тэр зүгрүүгээ гүйж бөмбөгийг булааж чадсан байжээ. Энэ манай багт оноо авах боломж гарч унтаахаа бөмбөгийг цагаан өсtöд дамжуултал хэтэрчдیں۔ Гэтэл яг үндэ Исаги руу дамжуулсан боч таарад эцсийн зөвхөлтийг Исаги хийснээр 2-1-ээр Z баг яллаа. Энэ үед Никогийн царайг харсан Исаги яг Легогийн хэлжсэн шиг тэрнийг ялах мэдрэмжийг мэдэрч байсан юм. Замиртай Исагийн чадвар маань хаана явал гол оруулах уу гэдгийг уншиж чаддаг. Ер нь бол талбай багийн тарих гээд ойлгоцод болно доо. Одоо энэ чадвараа хөгжүүлж за тэгээд дуус. Исаги өдөр хийсэн гоолоо одоо унтаж чаддгүй. Тэгээд тэмцээнийхээ бичлэгийг үсэх гэсэн Чигири үзэж сууж идэг. Чигири бас Исагигийн чадварыг анзаарчиж, харин Чигиригийн чадвар нь яг юу юм бол? Нэг жилийн өмнө Чигири бараа өвдгөндөө гэмтэл авчээ. Одоогоор идгсэн ч дахин бараа өвдгөндөө гэмтэл авбал баг карьер нь дуусна. Өмнө нь Исаги шиг том зорилготой байсан ч одоо бол дахиж гэмтэл авахаас айж 8-1 давтлагч болно гэсэн мөрөөдөлтөд бууж өгөхөөр Блулогт ирсэн юм байна. Маргааш нь төвшний товөрчлөгдөж Исаги гол хийсэн гэдгээрээ Z багтаа нэгтэн шилжжээ. Бус багийн тэмцээний хариу гарчиж. Одоогоор нэгт V баг, Z баг дөрөвт явж байна. Энэ гол оруулсан болон алдсан онооныхон зөрүүгээр гарч байгаа оноо. Тэгээ манай этэ өрсөлдөх дараагийн баг бол W баг. Тэр багийн хамгийн хүчтэй тоглогчид бол Ванима ахын дүүс. Харин Чигири нэг л язгүй байна. Ингээд тэмцээн эхэлж айлын баг Ванима ахын дүүс хоорондоо дамжуулж авсаар байгаа Чигири дээр ирдэг. Энэ хоёр чинь Чигиригийн хуучин багийн хүмүүс нь байсан юм. Тэгээ Чигириг карьер чинь дууссан дахад яагаад энд явж идэг вүлээ? Шилэн хөлтөө. Хөлчин дахиад гэмтэх үедээ. Гээ сэтгэл санаагаар тоглолцноо айгүй хэцүү. Исагийн нүд бөмбөгийн булааж Чигирид Ванима ахын дүүсийг битгий сонс гэж хэлдэг. Тэгээд явахдаа урт үсэд дамжуулж урт үс толгоогоороо гол орууллаа. За тэгээд дараагийн бөмбөгийг ч бас урт үст өндөр үсэрч аваад гол. Тэгээд дахиад гол. Урт үс ч өнөөдөр их алж гинэ. Эхний хагас дуусч дараагийн хагас эхэлтэл урт үст бөмбөгөө алдаад бүр дараалаад 2 гол алдчихна. Тэгээд бөмбөг алдснаа уушилгуул сүгдөд босгот нь Исагийн урт үстийн инээж байгааг харчваа. Энэ нөхөрч нэрэ. Гэсэн бөмбөг дамжуулж явахдаа улаан цанд толгойн болтаад ганцаараа 3 оноо авч багийнхаа тактикийг хэлж хожигдуулаад өөр амьд үлдэхээр W багтай хувилсан байжээ. Угаасаа нэгт явж байгаа V багийг ялахгүй гэж утсан байл та. Тэгээд бүр 12 эсрэг 10 болоод өглөө. Ингээд тоглолтын харьцаа 4-3 болж Z баг ялагдлын ирмэг дээр. Чигири уг нь хөлөндөө гэмтэл авааг байхдаа мангар хурданлаг тоглодог байжээ. Бараг л гоц авьяастай гэгдэх Чигири. Хөлнийх нь болчоо өрмөц байдлаар хөгжиж, түүнийхээ ачаар хурдан гүдэг байсан ч дахин гэмтэл авбал карьер нь дусна. Чигири хөлөө эдгэж иргэн багтаа тоглож эхэлсэн ч сэтгэлийнхаа хаа нэгтээ хөлн дахиж гэмтээд шилдэг тоглогч болох мөрөөдөл нь орхыг их айдас түүний хөдөлгөөнийг багаар хорино. Тоглолтын сүүлчийн 5 минут үлдлээ. Исаги ганцаархнаа бөмбөг авах 2-ыг хурч гарч иртэл бөмбөг алдчихнаа. Гэсэн ч бууж өгөхгүй араас нь гүйж бөмбөг болоога Чигирийг дамжуулснаа. Юугаа хийгээд байгаа бөмбөг аваач гэд авахт нь одоо холт гэдстэй ганцаараа хамгаараа л үзэж гин. Чигири Исагийг хараад өөрийнх нь багын дөр үзэгдэж хожоо хүсэл нь ундарсаар ер нь яасан ч ядын гэд өөрийгөө ялан дийлж чаддаг. Чигирийг гүйж эхлэхэд Исагид гол хийх боломж харагдана. Тэгээд түүнлөө дамжуултал Чигири 20-ын дундаас галзуу урдар гарч ирээд өөртөө пас өгөөд гол орууллаа. Өөртөө пас өгч мөд галзуу галз. За юутайч тэнцэн болохоор дараагийн тэмцээнд V багтай өрсөлдөнө. Тэгтэл урт үст бас л V багтай хувилдахад үжидیں۔ Гэхдээ дараалан 3 ялж ирсэн V баг юу гээл зүгээр нэг гарт өнгөө оноо өгөх үү? Z баг одоогоор 3-т явж байгаа. Гэхдээ ялсан 2 баг л үлдэнэ. Тиймээс дараачийн V багийг заавал ялах хэрэгтэй боллоо.
Яж захт V багийн нүдний шилт 9 номерын Рио. Багийн хамгийн шилдэг болох Наги гээд 3 гар нь багийнхаа бүх голыг хийсэн нэлээд хүчтэй өрсөлдөгчд. Харин Риогийн ганц хүндэлдэг хүн нь Наги. За одоо ингээд Рио Наги хоёрын танилцсан төвхрөө бицье. Рио баян айлаас гаралтай аав ээж нь түүнийг бизнесмен болгохыг зорддог. Угаасаа баян дээрээс нь ухаантай болохоор Риогийн хүссэн бүх зүйл гарт нь амархан орчдөг. Тиймээс амьдрал нь бараг утгагүй болж өөрийн гэсэн үнэт зүйлтэй болохыг хүсжээ. Тэр үед хөл бөмбөгийн дэлхийн аваргыг үзэж хөл бөмбөг тоолох хүсэлтэй болсон. Энэ үед Нагитай таарч Нагигийн төрөлхийн авьяас нь олж хараад нэг баг болж хамт бүлөөлөгт ирсэн байжээ. За нөгөө урт төст нь бүр дараагийн тэмцээнд тоглохгүй гэсэн явж идэв. Угаасаа 3 оноотой болохоор гарахгүйгээ бодж идэг. Хэрвээ адилхан оноотой бас алдаа гаргасан бүх юм нь адилхан байвал хэнийг авч үлдэх вэ? Төвшин тогтоосон тоогоор нь тогтооно. Одоо ийм гэсэн үг 270 дагаа 268 дагаа 2 яг адилхан оноотой бүх юм нь адилхан. Гэхдээ баг нь хасагдгаар болчихвол 268-ыг авч үлднэ гэсэн үг. Тэгээл урт төс 50 байгаад байгаа. За энэ ч одоо яах вэ? Манай багч нь одоо ер нь бол батны гол хийхээс илүү дандаа нэг тийм хэцүү нөхцөлд арай гэж гол хийгээд хожоод байгаа шүү дээ. Одоо нас бат гол хийх тийм нөхцөл бүрдүүлж өөрсдийн чадвараа хэрэгжүүл гэж эйгөө хэлдэг. Исагийн бэлтгэл хийх гэж эртэл баараа бэлтгэл хийгээд байж гин. Тэгээд өөрийгөө сайжруулах боломжгээд баараатай нэг эсрэг нэг үзэхэр боллоо. Гэтэл шууд л хууртаж ийм холоос арай өшөлчихгүй байх гэсэн бүр 23 метрийн холоос өшгөлөөд оролцдог. Дараа нь хууртахгүйгээр хамгаална гэсэн нөгөөх нь дахиж хураад дахиад гол. Тэгээд 3 дахь удаад баарагийн тоглолтыг ойлгож ер нь энэ хавьяас өшгөлтэй юм байна гэд боломжит хүрээллийн хатал бүр 27 метрээс өшгөлөөд оролцдیں۔ Юутай ч ингээд баарагийн чадварыг тоглоомын аргыг ойлгож авдаг. Ингээд тэмцээний өдөр эхэллээ. Исагийн баг чигээрээ Кунигами цагаанаа 3-аар давталж бусд нь хамгаараа хамгаална. Урт төстийг бүр юу ч тгийгээ загинж гин. За тэгээд тэмцээн эхэлж би багийн нөгөө 3 давталгааг суулж хамгаалаад унтаага цагаанаараа цөлж цагаанаа өшгөлтөл жаахан зүрээд хашлахын мөрөгчин. Гэтэл манай энэ тактик харсан нөгөө 3 чинь ямар гоё хийж үзье гэд өөрөөж жагаад гол оруулцдیں۔ Тэгснэ шал амархан юм биш яахаар алддаг байна гээл амар. Үүнээс хойш нөгөө 3-ын гурвалсан давталгааг дийлэлгүй оноо алдчихна. Тэгээ чигээрийн хурдыг ашиглаж гол хийгсэн. Нөгөө нүдний шилд нь бүр илүү хортон байвал яах вэ? Исагийн баг ингээд л дуусах юм гэж үү? Гэтэл унтаахаа бүр хүчтэй хүмүүстэй үзээд хамаг цусны хөөрцөн өөрийн байгаа бүхнээ гаргахаар боллоо. Унтаахаа шууд төлөвлөгөө тактикаа хайж нөхцөлөө тааруулж тоглолт хийхээр Исаг ирүү дамжуулна. Өөрөө бас хуралт ихтэй үнэнсэ. Риог 360 эргэж гарснаа нүдний шилтийг зүүн өшгөлж байгаа юм шиг болоод баруун руугаа дарж кросстоод бүр MVP. Тэгэл үлдсэн 3-ын нүлөхөө хуурч гараад хөнгөө мэ. Гэт ихний голыг ганцаараа авлаа. Энэ Исагийн хараад бас л огш чинь. Огшгүйд яхад те. Ийм амир юм хийчихэр. Үүний дараагаар 2 баг маань үзэлж шин. Бүгд өөрсдийн чадах бүхнээс илүү хийж Кунигами өшгөлтөд зайнаас илүү хоол занаас өшгөлж гол орууллаа. Үүний дараа айлхан Кунигамиг илүү хамгаалтал цагаанаа зайгарчин. Гэхдээ цагаанаа дандаа нэг тооцоогүй зайд нэг бол хит урд нэг бол хит хойно нэсэн ч яаж иж байгаа л өшгөлтдөг бүр галзуу. Дааж нүдний шилт хамгаалчин. Исагийн мань харин нэг л уучраа болохгүй. Гэхдээ гол хийх замыг эхнээс нь хайгаал явчин. Тэгтэл Наги ирснэ. Ийм сууган байж яагаад хөл бөмбөг тоглоод байгаа? Яагаад бууж өгөхгүй байгаа? Ямар хилүү үйлдэл хийдیں гээл. Исаги амаатат яг хариуг нь олох гэдэг гээд Нагигийн хэлснээр илүү үйлдэл хийдэг гэдгээ ойлгодог. За тэгээд болохгүйсэн ганц асуудал олцохоор яах вэ? Исаги галзуурах нь шүү дээ. Гэхдээ тэрнээс өмнө чигээрээ өөрөөс нь хорт нүдний шилтийг хурдаараа ялдаг. Энэ нүдний шилт гинтийн буюу ойрын хурднаасаа мангар сайн. Харин чигээрээ холын занд мангар сайн. Тиймээс холын занд өөрийгөө ялна гэд бөмбөө өөртөө дамжуулж хажуугаар нь цахилгаан шиг гүгээд гол хийлээ. За тэгсэн урт төст бүр шоко. Нэг ч ялагддаггүй олон онооны зөрүүтэй ялдаг V багтай Z баг оноон тэнцсэн. Яаж яхад манайх бүр аруулаа штт. Яд бас хожигдох гэдгийг бодлоо анх удаа эргэлдэж үйлдэл нь эргэлзээ гарахад Наги анх удаа өөрөө давталхаар шийджээ. Төрөлхийн авьяастай Наги манайхыг амархан хуурч гараад нүдний шилтэд пас өгнө. Чигээрийн араас нэрээд булаагтал хууртаж өшгөлсөн бөмбөгийн Наги хөлөндөө тогтоосноо эргэж хараад мэ. Йоо яа гэдэг юм бэ те. Нэг өнөө алдсан чинь Райчи бүр тэнгүүдээ давтлаач. Би энэ суг Исаг эдэ төвийг хамгаална. Урд давталдаг надаар төвийн хагас хамгаалагч хийлгчээд ганц гол хийж чадахгүй юм уу сугуудаа та нар чинь давтлагч юм байгаа сте өгтлээ давтал гэдэгтээ ууралж өгж байна. За одоо Исагигийн гал зураг цаг ирлээ. Нагигийн божааг бодоод урдуур нь орж бөмбөг аваад чигээрээд боломж гаргана. Тэгээд өшгөлтөл хаачна. Гэхдээ айлынхан баруун тал руугаа шахсан байгаа учраас зүүн талаас цагаанаа өшгөллөө. Бас л орж ирээд хаачна. Эссэн бөмбөгийг голоос Кунигами мэ. Исаги бүгдийн төлөвсөн юм шиг л харсан байдаг. Ингээд оноо тэнцлээ. Энэ урт төс дууг нь хөл бөмбөгийн сэтгэлээсээ тоглож үнэхээр л улстай өрсөлдөж World Cup-д орох хүсэл зоригтой байсан ч багийнх нь урт төстийг юун сүртэн угаасаа ялахгүй штэ ямар карьер байгаа штэ гэд үүнээс болж урт төстийн баг нь ялагдчихсэн юм байна. Тэгэл багийнхандаа сайн итгэж өгөхгүй хамт тоглох багийнхан гэж байхгүй өөрийнхөө мөрөөдөлтөд өрхийн тулд энэ тэнд хувилдаад явж исэн бош таардаг. Тэгтэл за тэгтэл Исагиуг Наги дагаад юу хийхин төлөвлөж ил нөгөөх нь нуруугаар аваад Исагигаас төрүүлж ицсэн цохилтыг хийн. Энэ мөчөд ялагдал бүгдийнх нь нүдний өмнө ирсэн байлаа.
Гэтэл урт ус чинь Наги далдаа ичдیں۔ Уг нь зүгээр орсон бол өөрөө үлдэх боломжтой байсан ч ягаад ч юм хийсэн зүйлдээ гимчээж тэрөө Z-багийг ялахыг хүсжээ. Одоо л Кунигами урт уст хоёрын оноо адилхан. Гэхдээ урт уст алдаа хийснээрээ хэрвээ Z-баг ялагдвал Кунигами үлдэж урт уст хасагдана гэсэн үг. Сүүлчийн 3 минут үлдлээ. Рио 20 метрийн алдааны цохилт хийхэр болж манай хаалгач хинт паслах бол зүүн үү, бараа нь үү? Үгүй ээ. Энэ бол блue lock. Эготой бол өөрөө гол оруулах гэж хөшгөлнө. Гэт Рио руу анхаарч бөмбөгийг амжилттай хаадаг. Гэтэл ниссэн бөмбөгийн нүдний шил төшгөлж тэрийн Райчи хаагаад дахиад ниссийн Наги аваад хөнгөө өшгөлнө. Энэ удаад хаалгаар бүрийг ордгийн даван дээр цагаана өргөж буцаана. Тэрийн Исаги авч сүүлчийн боломж үлдлээ. Бүгд зэрэг давталж Исагийн унтахаар унтахаа Исаги руу, Исаги чигээр илүү гэж явсаар байдаг бүх потенциалаа ашиглаад унтаагаа эцсийн дамжуулалтыг Исагид өгтөл. Наги яг Исагигийн хажууд нь ирээд Исагид гол хийх боломж нь гинтл харагдахаа байлдаг. Энэ үед Исаги илүү хөдөлгөөн ихтэй гэдгээс санаж хэн нэгэн дамжуулах гэх олон бодож ирснээр зүгээр өөрөө хийчихэл болно. Гэт эцсийн цохилтыг хийж гол оруулснаар Z-баг V-багийг 5-4-өөр яллаа. Ингээд сүүлчийн 5 багаас V болон Z 2 баг мөн хасагдсан багаас хамгийн өндөр оноо авсан 3 тоглогч. Ванима ахын дүүсийн ах нь Исагитэй адилхан чадвартай Нико, тэгээд нөгөө Баро. Амжилттай ялж Blue Lock 1-р селекшнд амжилттай үлдлээ. Одоо нас дандаа биеийн хүчний дасгал хийн эгөөг болсон гэх үтэл дуусна гэж байгаа. Манай чичэстэ өгтлээ, дотор мухартлаа, өөрсдийн лимитийг давтлаа бэлтгэл хийндээ. Ингээд бэлтгэлэн дуусч 2 дахь селекшн эхэлнэ. Тэгээд нэг барилгат цуглартал 271 гэсэн дандаа 220-оос доош төвсөнтэй хүмүүс үжидээ. Эго тоглогчдын сэтгэл зүйг нь хүртэл тултал бэлтгэхийн тулд 5 барилгадаас 25 багт бүгдд нь 25 багийн хамгийн суган гэж хэлсэн байжээ. Анхнаасаа ABCDE гэх лагууд байгаагүй. Бүгд л WXYZ гэх төвшний тоглогчид байсан гэсэн үг. 2 дахь селекшн нийтдээ 5 шаттай. Манай хэд эхний 2 агтаа үлдсэн болохоор эхний шатад авцсан гэсэн үг. Ингээд 2 дахь шат эхэлж эхний шатанд тгээс 1 голыг үүсгэх байсан бол 2 дахь шатанд 1-ээс 100 голыг бий болгох чаленж. 2 дахь шатад авж иж дараагийн шатанд орно. Энэ 5 шатыг давж чадсан тоглогч Эгогийн бүрдүүлсэн олон улсын шилдэг тоглогчдуудтай хамт тоглож бэлтгэл хийх хэрэгтэй болох нэ. Энэ шат дээр жинхэнэ хувь хүний скил хамаарна. Тэгснийг ногоон ус дээр ингээд нөхөр нилээн амар гар бололтой. Өөрөө 2 бөмбөг 2 анзаар өшгөлөд хооронд нь мөргөлдүүлж байна. За ямартай чирийн төрөлж ороод араас нь Исаги орлоо. Дотор нь ортол битүү өрөөнд 90 минутын хугацаанд 100 голыг хийх ёстой. Бөмбөг хаанаас ч ирж магадгүй. Харин хаалгач нь робот ч юм уу, холограм ч юм уу бас Исагигийн доор цаг явна. Эхний цохилтоо хийтэл ордгүй. Энэ үг нь холограм биздээ гүм үү? Тэгсэн холограм нь дэлхийн шилдэг тоглогчдын тоглолтын чадвараас хуулбарсан. Бас гарных нь үзүүрт бөмбөнд хүрч болдог нэг чип шиг юм байгаа юм байна. Энэ яжигт мангар үнэтэй. Тэгээ энэ төслийнхэн төлбөр нь жоохон хэцүүдэд ирж байгаа гэдгийг жага. За энэ чах уу. 2 дахь шатанд тэгэхээр тусгай ор чадвар ашиглахгүй бол бараг давч чадхааргүй болж таарлаа. Ингээд учрыг ойлгож Исаги левел 1-ээс левел 2 руу шилжлээ. Левел 2 нь хамгаалагчтай болно. Исаги 60 гол хийсний дараа левел нь гинт макс болсноо нөгөө хамгаалагчт нь бүр хөдлөөд бөмбөг хүртэл хурдтай ирдэг болчдөг. Исагийн хувьд багийнх нь гоё пас дамжуулж исэн болохоор оруулж чадсан. Одоо бол ганцаараа. Тиймээс ганцаараа хинээс ч ямар ч бөмбөг ирсэн хэцүү нөхцөлд гол оруулах хэмжээний чадвартай болох бэлтгэл. Энэ үед л жинхэнэ өөрийнхөө нууц авьяас чадварыг хорслох цаг ирж байгаа юм да. Исаги хэцүү болох тусам улам сайжирсаар нэг төвшин ахина. Ингээд 2 дахь шатаа давтал 3 дахь шат нь 3-аараа 1 баг болно. Энэ үед унтаахаа ирээд Исаги энэ 2 1 баг боллоо. Тэгээд хоорондоо төрүүлж ирсэн нэг үнтэй баг болыг ярилцжил Наги ирээд хамтаа болохыг урьдаг. Исаги унтаахаатай 1 баг болсон болохоор үгүй гэсэн чинь Наги тэгвэл би танаа багт орчихъя гэж авдیں۔ Хөөр хийрё. Наги Риотой нэгдээд ялагдчихгүй гэж бодчихсон чи Исагигийн багт хожигдсон. Тиймээс Сетогт хамгийн сайн байснаар нь Исагитай хамт тоглохыг хүсжээ. Исаги ч бас Нагиг авьяастай гэдгийг мэдэрсэн болохоор хамт баг болохоор боллоо. Ингээд 3 дахь шатанд иртэл нөгөө рингэд гарчин аль хэдийн баг бүрдүүлээд ирсэн хүлээж идэв. Энэ шатанд эхэлж 5 он авсан нэлнэ. Харин ялсан баг нөгөө багаасаа нэг хүний сонгоод шинэ баг бүрдүүлж болох нэ. Шат тах болгоно нэгээр багийн үнэ нэмж 5 дахь шатыг давсан 5 хүн амжилттай 2 дахь селекшнийг авах нь. Харин ялагдсан хүмүүс нь хоорондоо үзэж сонгодог үлдсэн нэг нь локоф болно. Ямар багтай үзхэн чөлөөтэй 2 баг хоорондоо зөвшөөрвөл өрсөлдөж болно. За мэдээж одооноос төвчнэр нь тогтоогдсон тон жинхнээсээ ирэмблэгдэх нэ. Исаги 15, Унтайха 16, Наги 7-д. Харин төрүүлж ирсэн 3 гарын Аваши гэдгийн Сандро нөхөр 3-т, мангар орт үстэй Ариун 2-т, Рим болохоор 1-т. Энэ Рим чинь нөгөө ихэн гардаг гадаадын шигшин тоглож исэн Саи гэд гарын төрсөн дүүний байна. Хурдан эндээс гараад ахыгаа ялна гиндээ. Исагигийн эгон хөдөлж хамгийн лагтай нь үзэхээр Ринийг тэмцэн дуудлаа. За ингээд 3 дахь шатны даалгавар 3 хүнээс бүрдсэн 2 баг тусгаалan бэлдсэн талбай дээр цаанаас нөхсөн хаалгачтай нийлээд 4 эсрэг 4 үзнэ. Ингээд 1 2 3 дахь байрны 3 хүнээс үрдэх 299 хүний хамгийн чадварлаг тооцч Рин Итошигийн багийн эсрэг манай 3-ын тэмцээн эхэллээ. Шүгэлд уурахад унтахаа Сандро хуураад Наги руу дамжуулахад Ариу хамгаалж Наги Исаги руу дамжуулснаар эхний оног манахид авлаа. Тэгээл амар баярлаад ижил өнөөрийн хөл бөмбөг гэдэг бол тулааны талбар, мус сугууд минь гэж авдیں۔
Тэгээ шүгэл дагуурахад талбайн голоос цөлөөд ихний оноогоо авлаа. Хөөе, юу болж байна? За тэгээ зөрж тавтлаад унтаахаа Наги руу дамжуулж ари голоос нь таслаад цул бөмбөгийн Исагийн автал хөлнийх нь урдаас өшөглөөд оруулчлаа. Харин удаад унтаахаа давтлахаар шийдэл сандарч ирсэн гинт амир хөдлөөд унтаахаагийн бөмбөгийн болоосноо зөрж тавтлаад оруулчихна. 1 2 3 бол ярилтгүй амир. Манай гурав хариуг нь ярихаар гурвалжил зогсоод бие бэрүүгөө дамжуулж хаалгач дээр нэрээд Исагийн цогх гэтэл өнөрийн нэрээд нас. Унтаахаа аргагүй Наги руу эргүүлэхдээ дамжуулт Наги бөмбөгийн чиглэлийг өөрчилж ари үгийн арт нь гараад нэг оноо авлаа. Шүгэл дугаарчрын хариу арахаар талбайн голоос хаалгачлан цөлөхөд Исагийн хамгаалч булангийн цохилт болгодог. Гүт гисэн ирийн булангаас эргүүлэхдээ цохиод онооны харьцааг 4-2 болголоо. Манай гурав хариу давталж Исагийн гой байршлуулаад дамжуулт автал яг ирийн хажууд нь гараад ирдیں۔ Тэгэд хүний нүд яаж ажилдгийг сурчаад ир сугамын. Гэдрийн Исагийг бүр бүтэн уншаад эцсийн голыг оруулснаар манай гурав ялагдлаа. Тэгээд хүн сонгоход рим биш нөгөөр нь ярилцаад унтаагыг сонгоод Наги Исагийн хоёр өмнөх үерөө буцдаг. Тэгтэл араас нь талбайн хаан баараа хожигдсон гэд ороод ирдیں۔ Баараатай хамт нөгөө 5 намрын наруу хаяа гэд Исагийн хуучин багийн хүн байдаг. Энэ үед хожигдоод сонгогдохгүй бол шууд тасагдана. Тэгсэн оройн Исаги дээр наруу хаяа ирснэ. Ирээд өгөө дэнчин тавьж тоглоё. Би Нагийг багтаа авмаар байна гэд хасагдах шатны дараагийн тоглолт эхэллээ. Наги Исагийн ирвэл дамжуулалт өгч туслах хүн байхгүй бол ер нь юу ч хийж чадахгүй гэхэд болно. Ийм хоёр хүн яаж баарагийн эсрэг хожих бол? Тоглолт эхлүүгүй юу Нагигийн бөмбөгийг баараа балаагаад та нар санаж ивэл баарагийн нууц нь 27 метрийн тесрэлттэй өшгөлөлт. Гүйтгсэн 29 метрийн цанаас цохиод оруулчдیں۔ Баар учраас төвшөө агсан болтой. За тэгээд хариу давталтал Исагийн нараа хаяатай тулаад яхаа мэдтгүй. Энийг харсан Наги хаашаа чамаагүй дамжуул гэхэд сул байсан газар лун цөлнө. Нагийн хугацаанд нэг зүйлийг ойлгосон нь түүний онцгой чадвар бол ямар ч дамжуултыг тосч аваад хүснээрээ өрчлөх. Наги ингээд шин төвшөнд очлоо. Онооны харьцаа 1-1. Шүгэл дугаарч тэмцээн үргэлжлэхэд баараа орондоо бөмбөгөө дамжуулахгүй Исагийн талтчихна. Нагигийн төвшин агсныг мэдсэн Исагийн өстө дураараа дамжуулна да. Энэ бол Нагигийн ямар ч хүчтэй, ямар ч хурдтай ирсэн бөмбөгийг шууд зогсоодог хар нүх тогтоолт. Ингээд онооны харьцаа 2-1. Тэмцээн үргэлжилж баараа бөмбөг авснаа талбайн голоос шууд рин шиг цөлөөд нас. Данч хаалгач нь хамгаалаад ойсон бөмбөгийн наруу хаяа бараалуу дамжуулаад оноог тэнцвэрлээ. Шүгэл дугаарч Исагийн бөмбөг автал наруу хаяа ирснэ. Би яга танаа багийг сонгосныг мэдхүү. Учир нь чамааг бол бат ялна гэж утсан болохоор гэж авдیں۔ Зөвөн гараа. Тэгснэ бөмбөгийн таслаад өнөөх нь баараад очих юм аа. Тэгтэл өнөө хувиа ачсан баараа чинь наруу хаяалуу буцаад дамжуулаарэ гэд бөмбөгөө өгтөл. Ягшт гэд овтолцдیں۔ Ашгүй бөмбөгийн хаалгач нь хамгаалтал араас нь баараа ирээд гол оруулцдаг. Исаги яаж ч хичээсэн Наги дамжуулж гол оруулахаас өөр арга байгаад идэг. Тиймээс лагуудыг ялахын тулд одоо байгаа өөрийгөө өгөөхөж шинэ өөрийгөө баг багаар бүтээж эхэлнэ. Данч нэг эсрэг нэг хийхтэй таарах хүн наруу хаяа тэрийг мэдээд бөмбөгийн балаасан ч хаалганы өмнө байгаа Нагигаас айгаад баараа дамжуулдаг. Тэгээд баараа гол. Онооны харьцаа 4-3. Исаги тоглолтооныг эргцүүлж наруу хаяаг дандаа өөрийнх нь харж чадахгүй байрлал зогсдог гэдгийг ойлгодог. Ринчос ягтгсэн. Тэгээд бөмбөг аваагүйсэн ч бөмбөгтэй байсан ч бүх тоглогчид нэг эсрэг нэг хийдэг гэдгийг анзаарч нэг л харагдахгүй байсан тоглолтод гинтл ойлгомжтой болж ирээд Исаги шинэ өөрийгөө олж дахин нэг төвшин ахлаа. Ингээд сүүлчийн тоглолт. Шүгэл дуурмагц баараа өшгөлөд хаалгацх чинь нисэн бөмбөгийн наруу хаяа өмнө нь Исагийн хийсэн гол шиг өшгөлсөн ч бас л орсонгүй. Мэдээж Исаги бас наруу хаяагаа санаа авч скилийн дуурайж баараа өөрөөс нь хоромхон хугацаанд харц салах үед л араар нь тойрч ороод дамжуулсан бөмбөгийн нам цохиж орууллаа. Ингээд Исагийн Наги хоёр ялж баг болох хүнээрээ баараг сонгосноор наруу хаяа Асахи локоф боллоо. Хоёрдугаар шатаа амжилтад авсан күнийг амын чигээр хоёр нэг баг олж төрүүлж явсан Исагийг ялна гэд Риотай баг болдог. За тэгсэн баараатай баг болсон манай гурав дэр булааталтад ээждэг өстэй. Энэ баараач нь бас мангар цэвэрч агааржуул өрөөгөө цэвэрлэгээл. Энэ хооронд хөрөнгө оруулсан хүмүүс нь эгод зүгээр чадвартай авиастай хүмүүс гаргаач шал дэмий мөнгө өрөөд ахын гэсэн эго. Авиас гэдэг чинь өөрийнхөө чадах зүйлийг батлахыг хэлнэ. Би энэ Blue Locust дэлхийн номер 1 дотлогч бий болгоно. Гэтэл нөгөөх нь тэгвэл алдаад үзээрэй. Чамд их хэрэг байхгүй шүү гээл. Энэ үед Кунигами 3 бэлтгэлээ ээж ийн. Манай хоёр Исагийг ялна гэд. Гэхдээ өрсөлдөгч гэдэг үүднээс муу бодол байхгүй шүү. Харин Рио Нагиг ялна гэд бүр өшөө авн маан болцсон л явж ийн. Энэ хооронд Исагийн дасан зохицох чадвар гэж юу болохыг боддог. Наруу хаяа Исагийг дасан зохицох чадвартай гэсэн юм байна. Харин тэр нь хүчтэй үнтэй өрсөлдвөл тэр хүнтэй тааруулж адилхан хүчтэй болох чадвартай гэдэг утгатай байжээ. Тиймээс Исагийг дараагийн байгаараа баараг онолж баараатай ойлголцохыг хичээнэ. Нэрийн баараа чинь цэвэрч болохоор нөгөө хоёр нь Мэйд баараг нэрлэлчих. Тэгээд арай насанд ортол Исаги Кунигами чигири хоёртой таардаг. Болсон бүх зүйл ярьж Нагитай хамтарсан гэх учир шалтгааны нөгөө хоёр нь ч ойлгодог. Тэгсэн Рио бас Нагитай таарад энэ харц марц нь байхгүй. Тэгээл шууд үзье гэд хоёр тал зөвшөөрч тэмцээн эхлэхээс өмнө Исаги баараа Наги гороо хэнийг авах уу гэдгийг бүр ярилцаад эхэлсэн байж идэв. Арай. За нөгөө горовчаас ялгаагүй дээ. Тэгсэн Рио, 'Ер нь Нагиг үлдээгээ наттай адилхан мэдрэмж мэдрүүлэх нас зүгээр юм байна. Гэцэн л сууж ийн. Харин нөгөө топ 3-тай багтай үзэлцэх баг болддгүй хөрхий.
Ингээд тэмцээн эхэллээ. Кунигами Барагийн тоглолтыг судалсан. Гол цагтаа газрыг хамгаална. Данч Бара дамжуулахгүй эсрэгээ Риод алдаж нөгөө гурав нь хоорондоо дамжуулж тоглоод Чигири хурдаараа илүүрхэж ихний голыг авлаа. Дараагийнх дээр ч бас Исагийн уг мангар олон голны зам олоод харж яхад Бара ганцаараа л давхиж ороод бөмбөгөө алдчихна. Тэгээд Кунигами хоёр дахь голыг Исагиг нь Бара Нагийн хоёрыг холбох гүр болж хин хиндэн дамжуулж гол хийх боломж гарна гэж утсан ч Барагийн явах зүгт нэг ч голны улмар байдаггүй. Харин Нагид бол төрөл төлөөрөө харагдана. Тиймээс Нагийн чадварыг ашиглаж Наги Чигиригийн хурдны эсрэг бөмбөг гаргаад ихний голоо авлаа. Одоо Баратай л учраа ойлголцчихвол тэгэл Исагигийн баг яллаа. Дааж Бара өөрийнхөө ялах замаар ялна. Ганцаараа давтлана. Хин нэг нь паслснаас бараг хожигдсан дээр гэцэн ухаан хэмэрдэн шүү. За тэгээд Рио бөмбөг аваад явжидл Исаги хамгаална. Харин Рио нилээн сэтгэлэн шаргалсан бололтой. Исагид чамайг хожоод надаас суг гэдгийг Нагид батлана. Гэт багаараа дахин нэг оноо авлаа. Онооны харьцаа 3-1. Ялагт Лойртхүүд Исаги төрөнөөс ойлголцохгоо чадахгүй байсан Бараа тааруулж тоглох биш. Бараг өөрийнхөө төлөвлөсөн тоглолтод оруулж алган дээрээ бөмбөрүүлнэ гэж шийджээ. Тэгээд өмнөх тоглолтод Бараа арга хэрэг болохгүй. Наги Исаги ойрол тоглоодсон болохоор энэ удаад Наги дээр илүү төвлөрч Бараад сулзаа гарчиж. Тиймээс Исаги Бараа руу дамжуулахар сулгарч өгдөг. Тэгэнгүүт буцаад Бараг хамгаалангуут яах вэ? Наги дахиад сулрах нь шүү дээ. Тэгээд шууд Наги руу нөгөө дайсны хормоор аюул эхлээд найзаа хоор гэдэг шиг ээ. Харин Чигири нэг Нагид хуурцсан бол дахиж хуурдахгүй. Наги Чигиригийн өмнө өшгөлөх боломжгүй. Айлынхан бүгд Нагирээ төвлөрөхөд Исаги суларч Бараагаар заслаа тавиулаад араар нь сайхан тойрчгүйгээд гол хийлээ. Тэгснэ Бараад зүгээр тоглож ирснээр тоглоорой. Бид хоёр дахь болов сугаа гэж авдий. За тэгээд пас авахгүй бас Исагийн хэлсэн дууралсан Бараа өөрөө хүчээр бөмбөг аавна гэж тоглоно. Тэгтэл Бараагаас бөмбөг болгох гээд хоёулаа ирэнгүүт Исагийн сулраад нисэн бөмбөгийг хаана бохын мэдчихсэн гэлтэй очиж автал Чигирийг сандраа таслах гэж үзнэ. Яг тэр үед Наги суларч Исагийн Наги руу дамжуулаад гол галзуу. Ингээд онооны харьцаа 3-3-аар тэнцлээ. Шүгэл дугарч Чигири бөмбөг аавна. Чигири хэдэн хортон ч гэсэн бөмбөг авах үедээ удаашрах болохоор айлынх нь бөмбөгөө алдахгүй тулд өөртөө паслж хурдан хангахгүйгээр гүйж явсаар гол хийждэг. Бараа багасаа л хөл бөмбөгөөндөө сайн талбай хаан байжээ. Тэгээд ганц хаан гих тэр мэдрэмжийг мэдрээ зогсохгүй. Бусдын хичээл зүтгэл мөрөөдлийг ялж байр суурийг мэдрүүлэхийн тулд улам өөрийгөө хорцолж хөл бөмбөг тоглож ирсэн байдаг. За ингээд тоглолт эхэлж Бараа шууд л халаас сүлжлөө. Айлынх нь гин сандарч тэр үед Наги Исагийн хоёр тоглолт хийх гэтэл айлынхан мөчөөг өгөхгүй сул бөмбөг гарах чинь. Бараа боломжийг ашиглаж өөрийн өшгөлтөг хүрээнд орох гэтэл Чигири тор дараа бариулдаг. Гэтэл урд нь Исаги надад дамжуул гэсэн харцаар Бараа ч өөрөө ирэхгүй Исаги руу дамжууллаа. Тэгээд гол. Энэ үед Исагийн өмнө байсан Бараа талбай хаан биш харин байр суурь мэдэрдэг хүн болсон мэт санагдана. Бараа анх удаа ялагдлыг мэдэрчээ. Ингээд сүүлчийн тоглолт. Айлынхан Чигирийг боломж гаргахын тулд Рио Исагийг аль болох өөрлөгөө татаж Чигирийг үлээ. Гэтэл Наги Риогийн зөвлөг үгээд хэлдэг. Тэгсэн Наги угаасаа Риог тэгж дамжуулна гэж мэдчихсэн байжээ. Хэдий явахад хэцүү дамжуулт ч гэсэн Наги яаж иж байгаа л авчина. Ингээд бөмбөг Бараад ирлээ. Бараа энэ ud анх удаа багийн тоглолт батны гол оруулах нэгэн лөө дамжуулна гэдэг ямар найдвартай болохыг мэдэрдэг. Гэхдээ талбай хаан бол талбай хаан. Ийм амархан бож өгөхгүй. Ялагдсан болохоор л мэдэрч болох тэрний харамслын мэдрэмж Бараа нэг төвшин ахиулсан юм. Кунигами кросстж Исаги дамжуулж байгаа юм шиг болж Риог хуураад дундуур нь хортой кросс хийсээр агаад гол орууллаа. Энэ кросстой дагаагийн chop dribble гэдэг юм билээ шүү. Ингээд 3 дахь шатаа амжилттай давж айлын багаас Чигирийг авлаа. Харин Бараа Исагитэй хоол идэхээр болж өрөөнөөсөө гарахтаа өрөөгөө цэвэрлээрээ гэд гарсан. Нөгөө эренч заамаа гэчээд орж ирсэн чинь байхгүй. Бүр заваарсан байваа. Энэ үед унтахаар ин хоёр бэлтгэл хийж идэг. Унтахаа багаасаа хоорол тэгтээсэн. Ер нь өөрөө дуртай байсан болохоор сайжирсан гэхэд болно. Тэгээд унтахаагийн дотор нэг эвгүй нөхөр байдаг гэдээсэн да. Тэр нь ерөнхийдөө ихтгэл найдвар өөрийн дотоод дуу хоолой гэх юм уу те нэг тиймэрхүү. Унтахаа ээжийнхээ хэлснээр үргэлж өөрийн мэдрэмж зүүн савиндаа итгэж тэр эвгүй нөхрийг сонсож ирсэн бэлээ. Гэхдээ унтахаа хаяа айдаг. Өөртөө найдлахын дотроо эвгүй нөхөртэй хүнтэй таарахгүй мэт. Үрдэн чигээрээ ганцаараа үлдэх юм шиг санагддаг. Гэтэл нэг өдөр Японы хөл бөмбөгийн холбооноос урилга ирж өөртөө адилхан хүмүүсийг олж дахин ганцаарлыг мэдрэх шаардлагагүй болжээ. 3 дахь штад авсан Исаги Чигири Бараа Наги дөрөв Риний багтай үзэлцэхэр боллоо. Ариуг Чигири авч Бараа сандраа нөхрийг Наги Риниг Исаги үлдсэн унтахааг авахар боллоо. Унтахаа бөмбөг авч давтлах гэтэл Исаги ард нь Наги. Тэгээд баруун талаа албаар хөнгөө үлдээтэл унтахаа зүүнээр нь тавталцдаг. Данч Бараад баригдаад унтахаа сандруу руу аргагүй дамжуулахад Исаги шууд л уншиж өмнөр нь бөмбөг аваад Наги руу дамжуулж Наги шууд Ринийг хорч чадахгүйгээ мэдээд Чигир илүү дамжууллаа. Тэгээд гол. Шүгэл дугаарч энэ удаад унтахаа харахгүйгээр паслна. Харин Ариу Чигиригээс илүү санаад бөмбөгийн сандруу руу дамжууллаа. Сандруу чин зүгээр хана Бараа төлөхөд л бүр огт хөдлөхгүй гам чин. Тэгээд хөнкөө мэ дамжуулсан бөмбөгийн өршөөлөх гэж баахан хууралт хийж байгаа л гол оруулчлаа.
Өмнө нь Исагийн Ринд яагаад хожигдсноо мэдэхгүйсэн ч одоо бол Рины бүх хөдөлгөөний тоглолтыг ойлгодог болсон. Ринийг ганц зогсоож чадах нь Исаги. Гэхдээ мэдээж Рин бас адилхан хурдан сэтгэж Исагигийн хөдөлгөөнийг уншаад урдуур нь ороод бөмбөг авчина. Нөгөөх нь унтаахаа дамжуулж унтаахаа Ари өдөгтөл ууг нь чигэрийн 82 очиж амжсан ч Ари агаар дээр толгоогоороо гусаад гол оруулцдаг. Исаги Рин хоёрын сэтгэж байгаа нэг төвшөнд байгаач би бэлдраараа Исаги жоохон суг. Тиймээс Наги тэр дутуу тал нь болно гэдэг. Исаги Наги руу бөмбөг дамжуулал Рин араас нь гүйцэд ирнэ. Гэхдээ Наги хөшлөж байгаа юм шиг болж тогтоогоод Ринийг зөрөнгүүд нь цохиж гол хийлээ. Шүгэл дугаарч Эготерийн энэ удаа жинхэнэ fire up болжээ. Багийнхантаа дамжуулахдаа дандаа өөрт нь буцаж ирэх байрлал сулгүйж орно. Тэгээд хаалганы өмнө ирэхэд Наги урд нь хамгаалдаг. Орвол өмнөх шиг хуурч магадгээд хамгаалтал Марадона эргэл тэгээд гарчдیں۔ Харин энэ Исагийн уншиж иртэл яг өн дээр энэ хаалган дээр нь бөмбөрчийсэн бош таарад унтахаа гол орууллаа. Ягами ил хоёр шиг юм болоод байгаа юм шүү ээ. Нэгнийхээ бодлын цаад бодлын, тэрнийхэн цаадахын цаадахын уншаал. Дараагийнх төр чигэрийн хурдан ашиглаж Наги бөмбөг авахд Исагийн унтаагаа эхлээ зүүн талд нь. Нагиг дамжуулах үед баруунд нь кроссч гараад цохих гэтэл Рин гүйцэд ирсэн байваа. Хамаг төлөвлөгөө нь Риний өмнө юу ч хийж болоход Исагигаас бөмбөг булааж баруу ханаас чим гарч ирээд гол. Исаги үүнээс хойш барууг ашиглаж Ринд уншигдахгүй тоглолт хийхэр болдог. Тэгээ чигэрийн Исагийг хуурч гарсан баруу унтаагаас бөмбөгийг булааж сандраг хүртэл Рин гарч ирээд бөмбөгийг гаргацдаг. Үүнээс хойш хин мөчөөгөө өгөхгүй бөмбөг гаргаад байна. Ингэж явсаар бүгдийнх нь стамина багассан ч ганцхан адуу хан шиг сандруугийнх дуусах болоогүй. Гол алдах тэр мөчөд бароо чигэрийн хоёр алдаа хийж шаркаар тавлаа. Ингээд Рин чөлөө цохилт хийж шууд л дээгүүр нь хурдтай өшгөлөөд гол оруулцдаг. Онооны харьцаа 4-3. Исаги бароо дамжуулах юм шиг болоод энэ үед бароо сандруугаас сул гарах гэж оролцох хооронд нь хажуугаар нь гүйж гардаг. Гэхдээ тэнд унтахаа. Исаги чигэрийн гүйцэх сул талбайд бөмбөг хайж ганцаараа яг налдангүйлээ. Риний харцанд өртөхгүйгээр гол хийх газар руу гүйж очтол Рин бас л ард нь хүрээд ирчдیں۔ Ингээд л дуслаа. Гэсэн чинь Исаги угаасаа Ринийг ингэн гэж мэдээд хуурч ирэнгүүтээ өсгийг өрөөгөл орууллаа. За ингээд сүүлчийн тоглолт. Рины баг ялах уу? Аль эсвэл Исагигийн баг уу? Сандруу бөмбөг авч эхлээд Рин лүү дамжуулна. Уг нь Исаги авах гэсэн Рин төрүүлж Ари руу дамжуулаад Ари цээжээрээ тогтоотол уналтын тааруулж Наги бөмбөгийг авдаг. Даанч тэр бөмбөгийг Ари урт хөлөөрөө сунгаад авчлаа. Тэгээд бөмбөг унтаахад ирдэг. Унтаага хариу огцом сайжирсан Исаги Рин хоёрт яавал үнэлэгдэх үү гэж боддог болжээ. Ууг нь хамт тоглох дотроо эвгүй нөхөртэй хүмүүстэй таарсан ч нөгөө хоёрын нүдэнд нь унтаахаа үзэгдэггүй. Тиймээс бөмбөг өшгөлтөө эвгүй нөхрөөсөө яахаа асууж эргэлзчийн хооронд чигэрийг болоочдөг. Ингээд манай багт боломж гарч дөрүүлсэн дамжуулалт хийсээр Исаги эцсийн цохилтыг хийлээ. Гэтэл Рин гарч ирээд таачдаг. Нисэн бөмбөг унтаахаа дээр ирнэ. Өөртөө адилхан хүмүүстэй таарсан ч одоо өөрөө тэр хүмүүстэй үнэлэгдэхийг хүссэн унтаахаа. Өдийг хүртэл хамт тоглох хүн, бөмбөг дамжуулах хүн хайж ирсэн бол энэ удаад ганцаараа хөл бөмбөг тоглож хэнийг ч сонслохгүй, хэн ч дамжуулахгүй ганцаараа довтолж унтаахаа нэг төвшин ахлаа. Хин нэгэнд пас өгөхийн төлөө биш, бөмбөгтэй нэгдэж чөлөөтэй хөл бөмбөг тоглох дуртайгаа санаад гурвын дунд эргэж гарлаа. Одоо бол түүнийг зогсох хүн алга. Гэтэл өшгсөн бөмбөгийг Исаги зогсоогоноос унтаахаа төвшин асын мэдэрч ганцаараа довтолж ирэхийг мэдчихсэн байжээ. Данч зогсоосон бөмбөг назар Рин дээр ирж Рин эцсийн голыг хийлээ. Ингээд манай баг ялагдаж Рин багтаа Исагиг авлаа. Аз гэж яг юу вэ? Аз гэдэг зүгээр л хаан чамаагүй байдаг зүйл огт биш. Зөвхөн Аз угаа газарт хүн очихоос нааш тэр хүн татдаг байхгүй. Боломжит газрыг тооцоолж тэнд өөрөө зорж очдоггүй юм бол Аз гэдэг өөрөө чам дээр ирэхгүй. Саяны тоглолтын дэрийн юу ч бодлогүй Исагигийн араас гүйж ямар нэг үйлдэл хийсэн учраас бөмбөг Риний байсан газарт онжээ. За юмштайш тавуулаа олсон эхний баг. Одооноос Эгогийн сонгосон тоглогчдуудаа өрсөлдөх хэрэгтэй боллоо. 24 цагийн дараа дэлхийн шилдэг тавтай 5-ын эсрэг 5 үзнэ. Тэгээд тэмцээний газар иртэл нөгөөдөл манай эдгээр муулж өгнө. Япончууд болчин суудаггүй. Энэ зүгээр цагийн ажил хийхээр ирсэн ч гişиг. Цагийн ажил гэдэг нь манай эдтэй үзэх тэмцээн хэлж байгаа шүү. Ийм тэмцээн эхэлж Исаги Рин унтаахаа гороо довтолж ихний онааг авлаа. Гэтэл шүгэл дуурахад энийг нэмэртэй хүн дамжуулах гэж байгаа юм шиг харагдснаа Исагиг хараад ийм хамгаалт султаа зүгээр юм уу? Гиснэл шууд хажуугаар нь салж татуулаад явцдаг үсттэй. Манай багийн 3-ыг хоорч гараад уг нь Рин инкийг харж исэн ч нэг номер хурдаараа илүүрхэж гол харууллаа. За тэгээд дараагаас айлж инхэн хүчээ харуулнаа. Дамжуулалт нь мангар сайн. Ари хүртэл өндөр өсөрч бөмбөг авахаас нь хамгаалж манай сандруу хатуу ханыг хүртэл юу ч хөө хийсгэж унгаад айлын баг гол харууллаа. Ингэж явсаар 5 оноо алдаж манай баг ялагддаг. Мэдээж энэ тоглолтыг мэдэрсэн манайхан бүгд л уран зориг орж илүү хүчтэй сайн болох хэрэгтэйгээ анзаардаг. Бас англи хэлээд автнаа. Рин ганцаараа мэддэг болохоор бүгд Ринийг шалаастай. Энэ үед 2 дугаар селекшн дуусч нийтдээ 7 багийн 35 хүүхэд тэнцжээ. Нэгт манай 5, хоёрт Наги, Чигэри, Баро, нүдний шилд бас нэг жингих танихгүй нөхөр. За тэгээд үлдсэн баахан танихгүй нөхөр. 3-т, 4-т, 5-т. 5-т нь болохоор Нико гэдэг энэ гараага.
За тэгээд 6-т нь Исагигийн анхны багийн гарууд Райчи, Цагаана, Ванимагийн ахын дүүсийн ахын, харин 7-д нөгөө халдсан чинь бүр шал өөр болсон. Бас Рио. Тэгээд шал танихгүй 3 хүн байваа. Кунигами Рио 2 халсны багт ялагдаад Рио сонгогдож Кунигами локоф болсон байжээ. Кунигами. Гү тэгээд хамгийн гоё олоо жинхэнэ товтлогч үлдэх чухал үе эхэлж ах чинь энэ балаа бүдүүн улгаач блу лок төслөө зогсоо. Ямар ч ашиг алга гэж авдим да. Балаа чинь. Тэгсэн эйго юу гэж бууж өгөх үү? Ашиг хүсэж байгаа мó? Тэгвэл ашигтай гэдгийг батлаад өгье. Гэт яг одоогийн Япон улсын шигшээ багтай манай блу локоос сонгогдсон 11 тоглогч блу локийн хувь заяаг шийдэх шийдвэрлэх тоглолтыг хийхээр боллоо. Блу локоос хин сонгогдох бол бас бицхан спойлер хэлэхэд өнөө дэлхийн шигшээ тоглолтог Итоши Сай чинь Японы шигшээ төр хугацаа тоглоно. Тэгээ блу локийн хувь тавилан шийдэх блу локийн эсрэг Японы шигшээгийн тоглолтыг үзэх хүсвэл Univision-ы аним багцаас Монгол хадмал эсвэл Монгол дуу оруулалттай хүлээн авч үзээрэй. Тэгээ та нараас бол гоё саба дараад хонхоо дараа лайка дараад үзүүлэх талархын шүү. За тэгээд бай. Эхэлцгээе. Рин. Японы шигшээ баг болохын төлөөх тэмцэл. Хүсэлтий чинь дуртаяа хүлээж авъя. Блю лок. Хувь тавилангийн тулаан. Хажууд хамт тэнцэж чадах итгэл алга. Ийм газарт булагдхан бол сүлдаа минь. Дэлхийн шилдэг давтлагч болох нь би.